сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тээгүү хотоос мэдчилж байна. За яг одоо өнөөдөр ямар учиртай ирсэн бэ гэхээр монголчуудын маань нэг одоо Монгол ёс заншлаар танилцуулах юм өдөрлөг болох гэж байгаа. Солонгосчуудад танилцуулах. Тэгээд урлагийн маргаадынхаа маань ирсэн байна. Өчтөр орой ирсэн. Ингээд байгаа хүмүүс харцгаа. Маш олон байгаа. Бид дөрөв дэшигээ гараад ирсэн байж гэн. За хүүхдтэйгээд манай тоглолтын багийнхан маань бид дөрөвт түр амар хураа бэлтэж өгсөн. Тэгээд аль хараа. Ваа хөрхөн өрөө штэ. За нэг юм хөрхөн жижиг байгаа. За даашаа буугаад ирсэн байна. За одоо яг ямар газар өнөөдөр манайд ажиллагаа явуулах хэрэгтэй харцгаая. За ийм гоё одоо Тээгүү хотын Гранд гэдэг хотел эстэй байгаа. Яа ингээд энэ жоо хөвгчөд хараа. За манай бүжгийнхаа. Яа сувдаахлагчтай. Төрөө манай. Энэ блогч тааш би. За манай хөгчмчд маань. За ингээ ятага эвэр бүрээ мороор. Ишээ ямар хөгчм билээ манай. Лимтэй. За найруулагч. Марлхөө. Найруулагч. Тий туслах найруулагч. Ерөнхийг зарлана. Блогч тааш хаа. Тийм. За ингээ ерөнхий. За сэтгэл ямар вэ? Маш өндөр байна. Гэтэ амар сандарч байна. Сандарч байна. Ингээд ноутбукнаас салбар явна. Ер нь хэдэн хувьтай гүйцэтгэл хийгдэж явж байна одоогийн байдлаар? Яг одоогийн байдлаар 70% та. Оо сайн байж тээ. За амжилт. За манай Эрка. За циркч манай Эркаг бас хүмүүс мэдж байгаа хаа. За манай Мигагш Суйсын оюутнууд маань бүгдээ мэдсэн. Биш блог ичж байна. Айгуугаа яригч байна. Сайн уу өнөөдрийн мэндийг хүргэе. Шин надааслага өмсчдөг гэж байна. Зүгээр агш одоо гоё дахиад яана хэдүүлээ нүүр аван буцчиход. За одоо програм явж байна. Айж. Манайхан ингэж бүжгээ үзэж байна. За энэ ингээд маш гоё ингээд бас хоёр улсын хоо энэ нэрлэлийн бэлтгэл болсон талбай байна. За арай би ямар гоё үзүүлэхийг манай багийнхан маань бүгд сайхан хувцас сунараа солилцсон тоглолтондоо ороход бэлэн болцсон байна. Зэ ингээд үзэсгэлэн төгөлдөр супта. Тойлоос уулзах аа. За манай хөөрхөн Хилдүтээ тачка. Алгаа ергэн найруулагч. За манай төрөө. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаагаа хөтлөхөөр тэгээд бэлэн болоод байж байна. За тэгээд зочид манаас бүгдээр ирсэн байна. Би та бүхэндээс харуулъя. Маш гоё ингээд өдөрлөг боллоо. Ингээд хоёр улсын ивний харимтлын бэлэг хөтлөлөөд за Монголын маань сайхан дуу хөшөлтөд хоёр орны төрийн талбайд явж байна. Хавц дуусна ямар эсвэл гадаа. Дараа нь үзгээд. Яг хоо жоохон алдаа гарлаа бид тийм ээ. Гэхдээ яг биднээс шалтгаалсан алдаа байсан юм уу? баг энэ техник алдаа. Тий. Яг хоо бид нар нэг хоногийн дотор бэлдэж авсан гэхэд үнэхээр мэрэгжлийн хүмүүс бол мэрэгжлийн байдаг юм байна. Ялангуяа манай Монгол үндэсний урлагийн одоо хөгжимчд бүжигчд тийм ээ. Бас манай жүжигчд маань Монгол соёлыг үнэхээр цугласан солонгосчууд гайхуулж чадлаа. Сая бол дуу алцыг хүмүүс сонсчихсан тийм ээ. Үлсэн зочид бол тий сэтгэл өндөр ах шиг байсан шүү дээ тий. Тайсаас буусангүй хувцас ялгуур 10 20 минут цогцолтой хүмүүс гарч зураг. Сүүлдээ бүр энэ шүмс татаа тэгээ буулаа шүү. Хоёр та. За.
ямар байна? Одоо л бүтэн найртай ханы та. За тэгээ нөгөө үйл ажиллагааг найруулах ямар байна? Хэцүү байна уу? Боцноос хэдэн хувьтай? Боцноос яг нэг 80% хувьтай яг сэтгэл дүүрэн болоод яг юу болчихсонгууд. Тэгтээ мэдээж бас бидний арын албаны уран бүтээлч бид одоо бидний хүмүүсийн ард бас арын албаныхаа бас амар том нөлөөлдөг. Тэгээ тийм болохоор тэгтээ яг гоё байсан. Зүгээр хүний нутаг гэсэндээ тий. Миний бодлоор хөгжим техникийнхаа сайн нийлүүлгээс яг нэг шугам дээр амар паусан тасалсаа жоохон тоглолтын юу нөгөө нэг чиний нөгөө 80% гэдэг нь орсон. Яг байна. Тэрнээс ч уран бүтээлчдийн хувьд бол яг тесттэй юм байна тий. Сэйс хүмүүс ямар байсан? Тэгэл одоо яг ингээд нөгөө хүмүүсийнхаа үзэгчдийн ингээд нүдээр ингээд харахаар бас тэгэл хангалуун байна. Өндөр байна. Бид нар бас яг энэ одоо нөгөө яг хүний нутагч гэсэндээ тий яг мэрэгчлэрээ бас байж мэдээлэн чадах байгаа шүү дээ. Амар цангацсан байсан болохоч тэрүү цангаагаа тайрлаа. Бас нэг оройг маш гоё өнгөрөөсөө тэгээд дашрам дэлгэд нэрээ энэ орой яг миний урилгыг хүлээж аваад оролцсон бүх уран бүтээлчдтэй Сарай. За тэгээд бас олонгоодоо тий одоо бүгдээр Солонгос улсад бас өөрсдийн Монгол улсынхаа зүгээр тоглолтууд бол болдог ч гэсэн яг ийм гоё ингээд бүр өмнөснийхээ соёл урлагийг сэлцчихсэн маш том эн чинь бүр улсын хурлын гишүүдэн хүрсэн ирсэн айгүй том арга хэмжээ авч та нар манд заал дүүрэн хүмүүс ингээ байгаа тий. За тийм олон хүмүүсийн үйл ажиллагааг маш гоё амжилттай зохион байгуулж найруулсан зүйлүүдээ бас баяр хүргэе. Тэгээд бас уран бүтээлчдийн бүр авч байгаа юм даа амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дараагийн уран бүтээлчтэй хамтаа. За тамаас тий. Хамт байсан танаас баярлалаа. Бака.